Сонсогчдоо энэ өдрийн мэндийг хүргэе. Бизнес радио 98.9 болон Синик телевизийн хамтран хийж байгаа гарааны бизнес нэвтрүүлгийн 4 дахь дугаар эхлээд байна. Студид Око мөн манай зочноор өнөөдөр бидний одоо саяхан гадуурыг харж эхэлсэн нэг iTaxi гэдэг энэ тэмдэгтийн тийм ээ энэ компани хөгжлийн бодлогын менежер Лавжав ирсэн байна. Өдрийн мэнд. Сайн байна уу? За тэгэхээр Лавжав хоёлаа хэд хэдийн юм хийн гэсэн бодлого дараач 20 минутын хугацаанд дотор. Тэгээс өмнө би энэ нэвтрүүлэг маань юу ямар зорилготой яадаг нэвтрүүлэг вэ гэдгээс товч тайлбарлаад өгье. Гарааны бизнес нэвтрүүлэг нь бизнес эхэлж байгаа тийм ээ. Өөрөө гарааны бизнес гэж байгаа компани, хувь хүмүүс, тэрэн дотор нөгөө биднээс entrepreneur гэж нэрлэдэг хүмүүс зориулсан. Entrepreneur хүмүүсээр өөрсдөө нь хийлгэсэн энэ нэг жижиг нэвтрүүлэг байгаа. Бид нэвтрүүлэг болгоноороо эвтэйхэн нэр томьёонуудыг одоо энэ салбартаа ашиглагддаг яхааргүй англи хэлэн дээр давамгайлан ашиглагддаг нэр томьёонуудыг тайлбарлах болно. Үргэлжлүүлээд салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээллийг хүргэх болно. Яг таны салбарыг харахад бол зөндөө технологийн талаар өнөөдөр хоёлаа нэлээ ярих юм шиг байна тийм ээ. Тэгээд таны бизнесийн талаар, танай стартап, гарааны бизнесийн чинь тухай ярилцах болно. Нэг иймэрхүү баримттай явчих. Тэгээд эхлээд би бас хоёр хэрэг мэдээний буланга хүргье. Тэгээ хоёр мэдээ хүргээ тэгээд өөрийнхөө санд байна. За эхний мэдээ. Дүнгийн сая cnet.com гэдэг вебсайт байдаг тийм ээ. Cnet дээр гарсан вебсайт мэдээлэл байгаа. Гэтэ энийг би хэд хэдэн вебсайтууд дээр харлаа. Дүнгийн саяхан Apple Worldwide Developers Conference буюу дэлхийн хөгжүүлэгчдийн конференц өнгөрсөн цааш нь iOS болон үйлдвэрлэлийн системүүдэд танилцуулсан. Тэр үеэр нэг гарсан зүйл нь Intel компани сүүлийн үед хийгдэж байгаа нэг асуудал басмаа. Intel компани саяхнаас уцгүй цэнэглэх мөн одоо уцгүй. Ер нь л одоо энэ миний лаптопыг харуул цэнэглэх энд нэг кабел, энд нэг өөр нэг кабел, энд нэг өөр кабел байдаг. Тэр кабелүүдийг бүгдийг авч хаяа гэсэн demonstration юунуудыг гаргасан байна. Сүүлийн хэд хэдэн конференц дээр. Тэгээ ийм зорилго тавьсан байгаа гэсэн байна. Компьютер хэрэглэдэг үү? Хэрэглэнэ. Байнгын. Тэгээд тэр батарейг цэнэглээ байж байхгүй бол айгүй хэцүү байдаг тийм үү? Тэгээ ийм болон цэнэглэдэггүй юм гараад ирчихвэл. Тэгээд магадгүй iTaxi-г ашигладаг ухаалаг гар утас гэдэг бол хамгийн том асуудал яхахгүй батарей байдаг тийм үү? Тэгэхээр явал нь хэрэгтэй юм болох юм шиг байна тийм үү? Тэгэхээр Intel компани хувьд ямар ч хэсэн демонуудыг бол үзүүлсэн байна. Яг хизээ өнөөдөр зах зээл дээр гарах вэ гэдгийг харуулаг байгаа. Урд нь харж ясан байх чинь машины уртлын нөгөө дашборд гэж ярьдаг тий. Тэрнийхээ доор цэнэглэгч нь холбоотой байдаг. Зөвхөн ухаалаг уцаа дээр нь тавьчихад л өөрөө цэнэглээ явж байдаг. Тэгээ энэ технологиг би оюутан болж төгсчөөд дөнгөж нэг Rubicon гэдэг компанид ажиллаж байхад энэ технологи дөнгөж яагаад бид нас Intel-ийн энэ дээр нь ажиллаж байсан сандгийн Vitrosity гэдэг компани худалдаж авч ирсэн. Одоо нас 4 жил 5 жилийн өмнө байх. Тэгэхээр одоо энэ маань бүр зах зээл дээр бараа болоод гарч байгаа. Тэгэхээр одоо бэлэн болцсон юм шиг байна юм. За эхний мэдээ юм байна. Intel компанитай холбоотой. Тэгээ ямар ч байсан хүн болгоны амьдрал ядангуяа танай бизнест нөлөөлөх нэг том мэдээ гарч байгаа. Хоёр дахь мэдээ. Тэр гадуур байгаа гарааны бизнесүүд магадгүй танай ч гэсэн сонирхолтой байж болох юм. Гэхдээ танайх Оросоос гаралтай компани тийм үү? iTaxi юм аа. Орос Монголын хөрөнгө оруулалт хамтарсан. Ерөнхийдөө iTaxi гэдэг анхны концепт нь хаанаас гарсан? Анхны концепт нь бол Оросын холбооны улсын IT компани бүтээгдэхүүн байгаа. 7 жилийн өмнө анх гарч ирсэн. 7 жилийн. 7 жилийн өмнө анх гарч байхдаа тэр үед бол мэдээж одоо 3G Android тийм үйлдэлсэн байгаагүй. Яг бүтнээр хөгжөөгөө те. Тэгэхэд жолооч нар болохоор зөвхөн одоо Java гэж байсан ш тэр үед те. Java гар уснаар ашигладаг байсан байхгүй. Java дараа зөв мессеж хэлбэрээр захиална ирнэ. Анх хүн такси дуудахтаа одоо диспетчер шууд яг зайг нь хэлж өгнө. Тэндээс тэр А цэгээс Б цэг рүү одоо тодорхой хэмжээнд $5 гарлаа те. Тэрийг хэлдэг байсан. Тэрний дагуу л одоо жолооч захиалга бэлддэг байсан байхгүй. Жолоочч, үйлчлэгч одоо өөрийнхөө төлбөрийг мэддэг байсан. Одоо болохоор технологи хөгжөөд Android, интернет технологи те iOS-тай адилхан хөгжөөд одоо болохоор бүх Android чинь GPS тоолорт. GPS гэдэг юм одоо тооны түнштэй байгаа шүү те. GPS нь болохоор өөрөө одооний бидний одоо хийж байгаа iTaxi-д болохоор таксометр тоолор болчихж байгаа байхгүй. Тэгээ GPS-ийн дагуу ашиглаж байгаа тийм. GPS-ийн технологи хамаагүй хөгжснөөр одоо бүр наривчлалтай гаргаж чаддаг болсон. Манай энэ Оросын холбооны компани болохоор яг одоо энэ зах зээлдээ бол Оростой ер нь бол номер 1 гэж хэлж болно. Анх ер нь энэ автомат такси одоо юу гэдэг юм бэ? Ухаалаг такси гэдэг утгаар бол Оросын холбооноос гаралтай байхгүй. Дараа нь Европ, Америк,
Азийн чиглэлүүд төр нь жоохон дүүр амил хийсэн. Тий. Тэгээд энэ компани болохоор одоо хэрэгжиж байгаа улс нь болохоор нийт 15 улс байгаа. Европын 7 улс дунд Аз хөгжиж байгаа тий. Тэгээд бид нар одоо Монголын зах зээл рүү ер нь Азийн чиглэл бид нар аахгүй Монгол та. Тэгээд эрхийг авсан. Тэр одоо нэгөр л Азийн чиглэлийн бүтнээр нь цаашдаа Хятад, Солонгос тий тэр чиглэлээр нь авч байгаа маа одоо. Зөв. За ямар ч хэлсэн одоо урд нь сонсогчдын зарим нэг хүмүүс бол энийг мэдж байгаа бах тийм ээ автоматжуулсан таксины үйлчилгээг одоо ингээ автоматжуулах гэсэн шийдэл байгаа тийм ээ ухаалаг гар утсыг ашиглаад нэг талаас нь жолооч нарыг дуудаж байгаа хүмүүстэй нь холбож өгдөг нөгөө талаас нь олон зүйлийг асуултын хэлбэрээр шууд хариултыг нь олгож өгнө хэр хоолын хэр хугацаа болох уу хэдэн төгрөгөөр тэнд очих уу гэдэг мэдээллүүд өгдөг юм үйлчилгээ байгаа тийм ээ тэгэхээр хоёлаа дэлгэрэнгүй ярина тэрний өмнө тэгвэл яг танахтай холбоотой миний хувьд болохоор Америкт байхад энэ таксины аппликейшнууд бол маш олон байсан тэнд өрсөлдөөн айгуу том байдаг саяхан Малайз яваад ирж байхад бид нэр шөнө клубээс гараад явж байхдаа Uber Cab-ийнхаа аппликейшнийг асаагаад айгуу гоё BMW дуудаж авчираад шөнө тэгээд 4 минутын дараа яг ирж байгаа нь харагдаад тэгээ суугаа явж байсан тэгээ хүмүүс маань тэрэн дотор мөнгө аль хэзээ оруулсан байсан үйлчилгээ гэсэн ингэж байсан. Виза картаар тийм мэдээж бэлэн босоор. Аль хэзээ нөгөө prepaid account-од байсан. Мөнгө оруулсан. Аль хэзээ тэгжээс. Тэгээ Uber Cab-тай хоёр дахь мэдээгээ холбосон энэ шинэ мэдээллийг хүргэе гэж бодож байна. Uber Cab гэдэг энэ бас одоо ижил төрлийн аппликейшн. Гэхдээ санаа нь болохоор энэ Сан Францискогийн гаралтай стартап өөрөө их амжилтгүй хэд хэд удаа Travis Kalanick гэдэг залуу байгаа. Uber Technology гэдэг. Хэд хэд удаа унжээсэн. Амжилтгүй бизнесүүдийг аюу том хийж байгаа. Одоо энэ тэг өөрөө хэлдэг юм миний энэ олон унсны ачаар өнөөдрийн мэдээ буюу 10 тэрбум долларын үнэлгээтэй компанитай боллоо гэж хэд хэдэн удаа буюу раунд буюу ABC 1 2 3 дахь шатны хөрөнгө босголтуудыг хийжсэн. Тэгээ сая ингээ 10 тэрбум болсон байна гэж. Тэгэхээр яхахгүй энэ шийдлийн зах зээл маань өөрөө хэр том гэдгийг бас харуулж ах шиг байна тийм үү. Тэгээ миний хувьд бол яг тэр BMW-г ингээд шин би анх удаага Uber Cab-ыг тэр хэд ашиглаж үзчихсэн. Маш тансаг. Тэр нь санаа ч гэсэн тэгдэг. CEO нарын тэр хүн болгоны авч чад. Яагаад такси заавал тийм ээ. Одоо тийм хуучин такси байх хэрэгтэй гэсэн санаатай байсан. Ийм нэг мэдээ байна. Тэгэхээр ийм хоёр мэдээллийг өнөөдөр хэлээ яриад өнгөлөө тэгээ яхахгүй танай салбартай бол шууд холбоотой хоёр мэдээлэл байна тийм үү? Шууд холбоотой. Шууд холбоотой мэдээлэл тий. Тэгэхээр зарим нэг одоо тэр магадгүй Монголд анхны wireless charging хийгээд тийм утсуудын цэнгэлж өгөө явж яадаг магадгүй байх тийм ээ. Тэгэхээр вебсайтын үед iTaxi Tag юм байна. Тийм. Манай вебсайт бас л Орос улбаны улсын нэг улаан удаадаг IT компани байдаг Garant Park гэдэг. За. Ер нь бол Сибирь хальд орнодоо бол бас нэлээд дээдзэн дандаар үнэлэгддэг компани байдаг. Бид нар тэр компаниа захиалуулж энэ вебсайтаа хэлгүүлсэн. Вебсайтаа дизайна ер нь онцгой бүх л тодруулсан юм аа. За одоо ингэж технологийн анализын батлагчсан. За тэгэнгუთ хэрэглэгч ийм их хүсчээдгийг мэднэ. Нийгэмд үнэхээр энэний хэрэгцээ байдгийг бид нусаас мэдж байгаа. Олон зах зээл дээр энийг амжилттай хийгээд Uber-аас ахгуулаад хөрөнгө оруулагч нар ч гэсэн энэний боломжийг олж хардгийг мэдчихлээ. Монгол шиг зах зээл рүү орж иж эхлээд асуувал хамгийн том асуудал нь юу байх шиг байна? Хамгийн том асуудал бол ер нь бол ямар ч бизнест анхны одоо тэргүүн гэдэг утгаараа амар хэцүү байдаг байхгүй юу? Монгол бол энэ бизнес хийж байгаагүй. Бид нар бол анхны компани орж ирээд энэ хийс төлөвлөгөөд байсан те. Хэвчлэн асуудлууд нь бол яг ямар ч ер нь стартапнд бол эхний асуудал бол хөрөнгө оруулалт мөнгөний асуудал байдаг. Тэрийг их сайн тооцоолох хэрэгтэй мэдээж те. Бид нар бол ямар ч одоо стартап дэмжлэг холбоотой гэрээгүй бид нарт ямар ч бизнес энжел байхгүй те. гэж ярих юм бол те. Зөвхөн өөрсний мөнгөөр л хийсэн бизнес. Тийм үү. Өөрсний зээлийн мөнгөөр. За яг iTaxi-гийнхэнтэй хизээ яаж холбогдож энэ гарааны бизнес яаж эхэлсэн юм бол та тэрийгэ тавчгаа ярьж байхгүй. За Орсын холбооны улсад одоо манай нэг Орос найз байдیں۔ За. Тэгээ найз өөрөө Оросд төгссөн. Өөрөө Оросд амьдардаг байсан. Лавга болохоор өөрөө Оросд төгссөн. Өөрөө Оросд төгссөн. Тэгээ. Манай найз болохоор ийм одоо 4 жилийн одоо 2013 оны 7 сард тийм бизнес ID байсан. Зүгээр л ID байсан. Хоёулаа ийм таксины одоо бизнес хийж үзье, Монголын зах зээлд оруулж үзье. За тэгэхээр фаундертай танил байсан үүсгэн байгуулагч чинь. Яг л би асуусан ягаад яг ийм энэ чиглэлийг сонирхоод байгаа вэ гэсэн чинь одоо юу гэдэг нь 12 13 оны үед бол ер нь стартаптай харьцуулсан ямар ч бизнес харьцуулсан яг ийм таксины бизнес, автомат таксины, ухаалаг таксины бизнес хамгийн өндөр динамиктай одоо хурдтай хөгжижсэн бизнес байгаа тохиолдол. Энэ жижигсэн ер нь бол зээд одоо эхний топ 3-таач орох магадaltaй бизнес. Стартап ч гэсэн адилхан тийм. Магадгүй дэлхийн хэмжээний энэ салбарын зах зээлийн тоо баримт байна уу?
тоо баримт одоо ямар ч 100 гаруй улсад ийм систем хэрэглэгдэж байгаа. Оросын зах зээл ер нь хэр том юм бэ? Хэдэн тэрбум доллар юм? Тэрийг мэдэх. Зах зээл бол яг үнэгийг нь мэдэхгүй. Ямар ч хэлсэн Оросын 170 хотод ийм хэрэглэгдэж байгаа. Тэгээ шилбэр нь арай өөр. Одоо зарим нь бүр супер одоо тасарсан Android арай тасраг жижиг хотууд нь Java одоор хэрэглэж байгаа тийм. Бид нар болохоор шууд л хэлсэн Монголд одоо угаасаа технологи хөгжиж байгаа. Тэрс маа гар утасны одоо хэрэглэгчний тоо бол харьцангуй өндөр. Оростойч, Азтай, Африктай, Өмнөд Америкт харьцуулах юм бол тийм Монголд Солонгосын зах зээлийн гар утас ер нь их сайн хөгжсөн. Хятадын зах зээлтэй ойрхон байна тийм. Тэгээд ер нь хэрэглэгчүүд, үйлчлэгчүүд бол хөвчлэн сайн утас барьдаг, ухаалаг утас барьдаг. Монголд. Тэр бол баталгаатай одоо хууль болчиход байна шүү дээ. Тэгэхээр оюутан байхдаа нэг юм халуухан одоо hot гэж ярьдаг тийм. Бизнесийн санаа харсан юм байна. Тэгээд тэр залуутай яриад айгуугаа шийдэл байж болох юм байна гэсэн байна. Тэгээ яасан байх вэ дараа? Яаж ин гарны бизнес эхэлсэн? Тэгээд бид нар яг ийм програм хийсэн, хүнэл ажигласан, компани ажигласан. Эхлээд Оросын бүр сүлжээний компани байдаг Yandex гэдэг. Одоо Yandex IPO-оор гарчаад байгаа шүү дээ. Тэгэхээр одоо тэр компани ч одоо 10 хэдэн тэрбум доллар сумлж байгаа компани байгаа шүү дээ. Оросын номер 1 одоо IT компани. Тийм. Тэр компани бүтээгдэхүүн сонирхож эхэлсэн. Гэтэ тэдний франчайз яриад байгаа шүү дээ. Франчайз нэлээд тэрхийн өндөр байсан. 100 сая доллараас дээш байгасан баг. Зөвхөн франчайз нь авахд. Яг хөө чанарын хувьд бол high class гэж хэлж болно. Yandex өөр ингэсэн яг таксины автоматч болсон байт юм аа. Өөрснөө ч ер нь чиглэл нь бол map те navigation гэж байгаа шүү дээ. Тэрэн дээрээ одоо integration хийгээд team бизнес хийсэн байгаа байхгүй Yandex. Тэр бол гэхдээ Москвагийн том компани үнэтэй франчайзтай. Бид нар болохоор ямар компани сонирч ирсэн бол арай жижигхэн хотод Сибирь ч Оросд ер нь Сибирьд одоо дараагийн үзэгчдүүд сонсогчдод сонирхоход те Сибирийн IT-ийн чиглэлийн компаниуд хүмүүс амар чадaltaй байхгүй Москвагаас илүү. Дээрээс нь хамгийн бага үнээр програм бичиж өгдөг. Програм зохиодог. Ер нь бол Сибирийн амар чадaltaй. Монголын програмчдын чадварыг харсан уу ирснээс хойш? Ирснээс хойш яг тийм зав байсан бүгд. Сүүлийн миний сонирхож байгаа юм хэр өрсөлдөөнтэй байх бол гэдгийг сонирхож байна. Манай хойд төршийнхэнтэйгээ тийм ээ. Төршийнхэнтэйгээ ер нь бол жилээр тусамд арай л ойртол байгаа шүү. Тийм байх тийм ээ. За тэгэхээр Сибирийн Yandex-тэй үтсэн юм байна, франчайз. Тэгээд 7 компани үтсэн бэ. 7 компаниг би судалсан. Ямар нөхцлөөр яаж ажиллах боломжтой вэ те. Тэгээд би бүр сүүлийн 7 дотор ингээ за энийг авахар болоо франчайз нь 30 сая доллар авахар болоо. Гэтэл би нэг Омскийн компани, Омскийн хотод орсон юм. Тэнд дотор нэг Европын сервис такси гэдэг бас тим нээсэн. Хийгээдсэн. Тэдний нөхцөлөө би танилцсан. Тэгэхэд тэдний компани, тэдний маркетингийн чиглэлээр хийж байгаа юм. Тэдний програм нь тэдний ер нь ирээдүйн бодлого. Яаж одоо ингэж азар таарлцсан. Зүгээр харин тэгэхээр яг сонирхоод байгаа юм. Гарааны бизнес эхлэе гэдэг хүмүүс заавал эсвэл би нэг айгу мундаг хүмүүсийг таньдаг байх ёстой. Эсвэл бол тийм ээ би мөнгөтэй байх ёстой гэсэн санаа өгдөө шүү дээ. Одоо л өөрөөр хэлж би Оросын ингээд 7 компани тэрэн дотор тэргүүлэгч Yandex-ийнхэнтэй ярьж үтсэн гэж. Энэ ярих энэ процесс яаж өгсөн? Уцаа авангуудаа шууд эсвэл интернетээр ангуудаа Yandex-ийн хүний имэйл олоод яриад эхэлсэн үү? Тэгээ борлуулалт имэйжээр л холбогдно. Ерөөсөө шууд бүх л том компани ч байнга л мэйлээр харьцсан. Гэхдээ хариулж байна уцаа. Шууд хариулна. Том компани имэйлээр хариулж байна. Нэг өнөдөр л хариулна. Ямар ч захаан дээр. Тэгээд энэ 7 компани за тэгээд сүүлийн тэр Европын компанитай явах үед нийт процесс хэр урт болсон? Хэр хэцүү процесс вэ тэрийг болох? Тэр бол хэцүү процесс биш байгаа. Ягаад бол яхахгүй өмнө 7 компанитай ярьсан болоод туршлагатай болсон. Яг юунд зорж байгаа, юуны төлөө явж байгааг ойлгосон. Шууд л тулж ярьсан байхгүй. Хэдэн сар утсан дээр байв? Утсан дээр удаагүй. Ерөөсөө 7 хоногийн дотор шийдвэр гаргасан. 7 хоногийн дотор 7 компанитай ярьж явах үед 2 сар. 2 сар. Тэгэхээр хоёр ингээл 2 сар оюутан байсан тэр үед. Үгүй одоо энэ чинь 2013 он. 2013 онд саяхан юм байна шүү дээ тийм үү. Ерөөсөө 8 сар өмнө 9 сар өмнө л байхгүй. Зөв. Тэгээд тэр компанитай холбогдоод танаа франчайзыг авъя. Манайх Монголд хэрэгжүүлье. Тэдний болохоор шууд бас франчайз өгөх дург байсан баг. Яг бидний хэр чадaltaй ч юм уу те хэр чадлагүй ч бас өөрсдийнх брендийг алдмаар байсан те. Гэтэ нэлээд удаан ярьж иж 7 хоногийн хугацаанд би менежертэй бүр хагасаа мөцсөнгөө ярьсан. Зөв. Ер нь бас ярианы нэг чадвар байх хэвээр. Хүнийг одоо юу гэдэг вэ? Аргалах, найрах те тийм маягаар орсуудад бол бас том юм амлсан те хийнэ амлсан. Угаасаа л том юмны төлөө явж байгаа юм шүү те. Яг айгүй чухал зүйлийг хэллээ гэж бодлоо л да. Монгол одоо менторүүд гэдэг одоо Монгол мундаг entrepreneur болчихсон өөрийгөө баталсан хүмүүстэй яриа явж хагаад Монгол энэ манай идэр од
Орж ирж байна. За эдрээ ороод ирээрэй. Яриа халуун яриа өрнөө байж байна. Гэс бид настай нэгдээ явчих. Тэгэхээр ингээд зөвлөгөө сонсож байгаад Монгол залуучууд Монгол entrepreneur юугаараа дутдаг юм бэ гэж ярьж байгаад ерөөсө баг ихэнхийнх нь нэг хэлдэг зүйл нь юу байдаг вэ гэхээр өөрийгөө илэрхийлэх чадвар маш бага байдаг. Юмаа борлуулах чадвар бага байдаг. Ярьж чаддгүй гэж. Сая яг хэллээ шүү дээ. Орсыгондоо тэгж очиод ярих үед биднээс яг өөрийгөө том амлаж тийм ээ зарч чадсан гэдэг гэж байна. Тэгэхээр тэр аягүй чухал гэж бодож байна. Тэрийг тэг амжилттай хийсний ачаар тэр зөв компани анхаарлыг татаж. Тэгэхээр үргэлжлүүлж ярих юм нөө нэг хийх ёстой байсан юм руу орох хэрэгтэй гэж бодож байна. Яг тэгэхээр энэ үгийг хоёлаа ашиглаад яваад байна. Franchising гэдэг үг байсан идрээ. Чамаар эхлэе. Юу гэж бодож байна? Franchising гэж үгсэг. Түрүүч юм миний хэлсэн тодорхойлдог хэлж байгаа. Миний бодлоор franchising гэдэг бол бизнесийг стандарттайгаар үргэлжүүлж цаашаа өөр хүнээр дамжуулж томруулахыг хэлж байгаа. Лого юу гэж бодож байна? Ижил төрлийн. Ижил төрлийн л юм шиг байна. Яхаа franchising-ийн төрөл бизнест оролцоо явж байгаа хүн. Хамгийн гол нь бол амжилтанд хүрсэн бизнес л гэж хамгийн гол шалтгаан тэр байна, тийм. Тэгээ franchising хийхийн тулд тэр одоо энэ би тодорхойлт хараа байж байхад franchise хийхийн тулд тухайн бизнес модель нь буюу бизнесийн одоо тэр нотлогдчихсан байх хэвээр болно гэдгийг нотолцчихсан байх. Бизнес модель нь тийм. Окей, хаанаас авсан тодорхойлолт уншаад байна. Wikipedia гэж айгүй гоё юм аа шүү дээ. Тэгээд Wikipedia-гийн энэ нь өөр хичээлдэр бол зөвшөөрөхгүй шүү дээ. Зөвшөөрөхгүй. Өнөөдөр гэхдээ энэ нэр томьёоны зөв сонсогч байна. Би зөв юм хөрөх хэрэгтэй байгаа шүү дээ тийм үү. Тэнгууд franchising гэдэг. За ингээд яг хөө ингээд нэг өгүүлбэр сонсохоор юм нэг юм яриад байна. Тэгвэл бодит жишээ нь өнөөдөр Монгол байгаа franchising бодит жишээ хүн болгоны мэдэх нь KFC байна тийм үү. McDonald's, Subway, 7-Eleven за бас мэдгүй ажил. Starbucks. Өөр Монголд franchise байна уу? iTaxi гасгаад. Mango жишээ хувцас. Mango. Zara. Технологийн салбарт өөр юу вэ? Технологийн салбарт бараг байхгүй хэлж бодож байна. Уул уурхад их л байгаа юм ялаар тий. Уул уурхад хөрөнгө оруулалт компани их байгаа. Бас franchising-ийн нэг онцлог нь зүгээр аваачаа тэр компани бараг авчираа зарах биш. Тэр бол одоо борлуулагч болчихно юм уу. Тэр маань өөрийнхөө хөрсөн дээр болох гэж ярьдаг. Хөрвүүлэх Монгол хувьд бизнесийн моделийг нь авч. Моделийг авч байгаа яг зөв. Хэрэгжүүлэх. За. Тэгэхээр бид хоёр логот яаж энэ бүх зүйлийг хэлсэн бэ гэдэг түүх яриа байж байна. Тэгээ franchising 7 компанитай ярьсны эцэст энэ нэг компани олсон байна тийм үү? Тэгээ дараагийн асуулт энэ. Би танай franchising авъя гэж хэлсэн гэж штэ. Тийм. Мөнгө нь хаана байсан бэ? Мөнгө нь дундаасаа гаргасан. Хэдэн хүн? Яаж гаргав? 2 хүн. Тэгээ 2 хүн нууц биш бол franchising-ийн төлбөр нь хэд байсан байх вэ? Franchising төлбөр гол нь байгаагүй. Нууц нь. Бид нар анх гэрээгээ ихтэй тодорхой хэмжээний бид нар ашигнаасаа хөв өгсөн тийм франчайз авсан. Яг гэвэл бид нар бодохдоо франчайзд мөнгө зарцуулж яхаар тэр мөнгөө бид нар маркетинг өөрснийхөө бага бүрдүүлэх мөнгө зарцуулсан дээр өгч бодсон. Тийм байдлаас тэр компани бид нар таалагдсан байхгүй юу? Танах анхны үйл ажиллагаа эхлээд хэдэн сар ашиггүй ажиллахаар төлөвлөж байсан бэ? Жил агас. Тэр хэмжээний мөнгөтэйгээр орсон гэсэн үг үү? Үгүй мэдээж эхнээсээ орж явах тэр мөнгө хөрөхгүй мэдчихсэн. Бүтээгдэхүүнээ бэлэн болгочоод бид нар тодорхой хэмжээний хувьцатай зарна төлөвлөгөөтэй байсан. Энэ тухай Орсын нөгөө франчайзыг мэдчихсэн болоо. Тэр бол тэдний асуудал биш шүү дээ. Тэдний хувьд бол гол нь бид нар найдвартай тэдний бүтээгдэхүүнийг одоо үйл ажиллагаа бүтээгдэхүүний ашиглан үйл ажиллагаа явуулах хэрэгтэй байсан тийм байгаа байхгүй. Танах одоо жишээ нь зүгээр франчайзингийн санааг нь аваад энэ ч өөр төстэй бизнес модель хийж болох байсан уу? Франчайзинг хийснээрээ та нарт ямар давуу тал ирсэн бэ? Давуу тал гэвэл тэр компани туршлага. Тэр компани Оросын Улсын улбаны улсын зах зээлээр 7 жил ажиллаж байгаа. Яг такси бизнес дээр. Тэдний програм Оросын 58 том хотод номер 1-ээр одоо явж байгаа байхгүй. Таксины бизнестэй. Бид нар тэдний одоо туршлагыг хараад тэдний компани 170 хүн ажилладаг. 170 хүн тий. 80 нь яг технологиороо одоо шинэ програм гаргах, шинэ бүтээгдэхүүн гаргах тий. Нөгөө бус нь болохоор диспетчерүүд тэгээд маркетинг гэж хэлэх. Маркетинг их чадaltaй. Тэгээд анх бид нар тохирохдоо тэд нар биднэрт бүх юм туслана. Тий. Тэрс маркетинг. Маркетинг ч ер нь миний бодлоор таксины бизнест их чухал гэж бодож байна. Тий. Яг одоо хүмүүс сонсогч зөвлөхөд бол заавалчгүй нэртэй үнэтэй брендийг франчайз авах алба биш. Аналог одоо адилхан өөр жижигэн компанид байгаа арай давуу талтай ашигтай тий тэрийг олох хэрэгтэй.
Яг түрүүн тэгтээ хэллээ л дээ. Яндекс руу очингуудаа юу франчайзинг чинь мөнгөийг өгөхгүй. Бид нас айгүй гой потенциал та бүхэнд харуулж байна. Ирээдүйд айгүй хүмүүнгийн тэрнээс 10% аваарай гэж ярих нэг онд авах тийм үү. Магадгүй тухайн үед арай жижигхэн байсан өсөлтийн шатн дээр явж байгаа компани дээр очингуудаа шин зах зээл танилцуулаад Монгол гэдэг зах зээл байдаг. Энд чинь сихим хийж болно. Мөнгөтэй хүмүүс байдаг. Тэгээ их таксинууд машин болгон такси байдаг. Ингээд зарах бас нэг онд авах тийм үү. Тэгэхээр бизнесийн юу. Тэгэд тэгтээ хувь хүнийхээ дотор мэдж байгаа шүү дээ. Та тэгээ яриа сууж явахдаа тэр өөрийнхөө потенциалыг зараа байж явахдаа дотроо эрсдэл бол харагдчихл байсан баг тийм үү. Айж исэн үү. Би бол энэ бүтээгдэхүүн амжилтнаас бүрэн итгэлтэй байсан. 100% итгэлтэй байсан. Зах зээлгээ яг ойлгож байсан юм болоо. Зөрхтэй. Яг бол би сонсоод байж. Буцах зам байгаагүй байсан. Тэ? Энэ бизнес яг харахгүй бүхэл өөр улсад амжилтанд хүрээд байгаа юм чинь тэ. Энийг амжилтанд хүрүүлж чадахгүй бол асуудал надад л байгаа байхгүй тэ. Тэгж мэдчихсэн. Тэрийг л ойлгож. Та нар франчайзингаа авах гээд ярилцж байхад нөгөө талаас ирсэн хамгийн хэцүү асуулт юу байсан бэ? Нөгөө талаас ирсэн нь өрсөлдөөний ягаад бид нар танарт итгэх хэвээр чи юу гэж хариулсан бэ? Тэгэл өөрийнхөө амьдралынхаа түүхийг ярьсан шүү дээ тий. Товчхоноор чи өөрийнхөө хүн талаас илүү харуулсан уу эсвэл компани талаас илүү ярьсан уу? Хөвчлэн би хүн талаас л гойсон тий. Хүн талаас л гуйсан. Энэ яхахгүй би ихлээд Монголын зах зээлийн тухай ярьсан асуудлууд. Монголын зах зээлд ямар асуудал байна. Би өөрөө байнгын одоо оюутан багта зуны амралтаар ингээ Монгол төрн таксины асуудал маш хүндрэлтэй асуудал. Одоо хүртэл 1 сая хүн амтай хотод бол албан ёсны такси доороо иж тэр бол дэлхийд даяар тийм 10,000 албан ёсны такси байх хэвээр. 1 сая манад 1400 такси байгаа. Зах зээлд нь тэр хэрэгтэй байгаа байхгүй юу? 400,000 автомашин байгаа шүү дээ Улаанбаатарын годомжин тэр өндөр. Тэрнээс 1,000 албан ёсны такси энэ тийм албан ёсны такси. Гол нь энэ програм чин гол одоо бодлого нь болохоор хувийн жолоочдыг нэгдэх гэсэн бодлого гэдэг байхгүй. Хувийн жолоочдыг. Та нар Uber ч юм уу эсвэл Lyft-ийг сонирхож үзчихсэн үү? Тэр бол бидний одоо энэ iTaxi-гийн дараагийн апдейт болсон бүтээгдэхүүн байхгүй юу? Uber-оос одоо бэлэн бусаар тооцоо юм. Адилхан одоо Uber-ийн үйлчлэг байгаа шүү дээ. Та одоо манай ухаалаг аппликейшн тогтжуулна. iOS дээр Android дээр үйлчлэг чинь те Call Taxi. Татаад та захиалга өглөө таны захиалга нэг жолооч авлаа та газрын зурган дээр тэр жолооч хаана явж байгаа харах боломж байгаа. Тэрс ма ямар өнгөтэй машин, ямар жолооч, ямар машины дугаар удахгүй бид нар хэдэн минут дараа очих юм бас оруулна тэрийг. Дотроо тэгэхээр бас ангилалтай гэсэн үг. Арай тансаг жолооч нар байгаа юу? Тэр нь бол арай байхгүй. Одоо зүгээр л стандарт үйлчлэг. Зүгээр такси. Ирээдүйд веб такси, хүргэлт, бичиг баримттай хүргэлттэй, эрүүл жолооч, өөр пицца ч юм уу тийм үйлчлэг нэмэгдэнэ. Та нар одоо шинэ маркет дээр амжилттай ажиллаж байгаа гэдгээ ямар хэмжүүрээр харуулах вэ? Хэмжүүрээр үү? Хамгийн чухал хэмжүүрүүд чи юу вэ бизнесийн амжилтыг? Бидний хувьд бол дуудлага. Ер нь такси бизнест бол дуудлага. Дуудлагын тоо. Олж байгаа мөнгө хамаагүй юу? Олж байгаа мөнгө бол тэр бол хоёр дахь нөх миний бодлоор. Гол нь бидний одоо шийдэл чинь бидний гол зорилго бол одоо Монголд Улаанбаатарт байгаа хүмүүст үйлчлэгчүүдтэй боломжийн үнээр амар хялбар, айд тухтай тий аюулгүй байдлыг үйлчлэх хэрэгтэй тий. Тэр бол бидний гол зорилго манай компани. Окей, чиний бодлоор яаж хэмжих байсан бэ? Амжилтыг. Би бас магадгүй дуудлагаар юу харж болох вэ гэхээр өсөлтийн одоо нөгөө тренд боёо тийм ээ чиг хандлага харагдах болов гэж бодож байна. Өмнөх сард нь 10 хүн дуудаад iTaxi-гаар авч ирсэн бол дараа сард нь 100 авсан бол тэр чинь 1000 фолд өссөн гэдэг чинь бас өсөлтийн айгу том чиг хандлага болох байх гэж бодож байна. Иймэрхүү одоо энийг ер нь автоматжуулсан таксины үйлчлэгээ гэж болох уу? Зүгээр тийм. Автоматжуулсан таксины үйлчлэгээ ямар нэгэн шин зах зээлд ороход хамгийн том гардаг асуудал мэдэн дээр байн гардаг. Uber дээр тохиолж байсан зүйл, MyTaxi дээр тохиолж байсан зүйл урд нь тэнд байдаг байсан компаниуд эсэргүүцсэн. Бас автомат системтэй байсан. Эсвэл үгүй. Үгүй. Одоо чинь одоо юу гэдэг Улаанбаатар такси. Улаанбаатар таксины явд тийм ээ танаа эсрэг. Чи одоо орж ирэнгүүтээ шууд территори дээр нь орж ирэнгүүтээ манайх ингээ танаа таксины үйлчлэгийг авлаа гэж хэлэх гээд байна шүү дээ.